Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би Дарамт аймгийн Баянлан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Алтан суд байна. За боловсролын байгууллагт 18 жил ажиллаж байгаа. Боловсрол судлалын магистр зэрэгтэй. За тэргүүлэх багш байна. За өөрийн туршиж хэрэгжүүлсэн нэгэн туршлагыг та бүхэнд танилцуулъя. Цээж тоол дасгалаар сурагчдын хурдыг хөгжүүлсэн гэдэг сэдвээр. За 1-ээс 3 дахь ангигаа туршиж үзнэ. Зорилго, хэрэгжүүлэх арга зам, туршиж хэрэгжүүлсэн байдал, үр дүн гэсэн хүрээнд танилцуулж байна. За зорилго, ангийнхаа сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний даалгавар гүйцэтгэх чадварын ажиллах хурдыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахад чиглэгдэнэ. За хэрэгцээ. За бага ангийн багшаар ажиллах хугацаанд 3 удаа 5 дугаар анги төгсгсөн. Энэ явцад сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтойг бол маш сайн ойлгож сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр сүүлийн үед анхааран ажиллаж байна. За яагаад ингэж ажиллах болсон шаардлага маань гэвэл мэдээж математик бол бүх шинжлэх ухааны хаан. Тэгэхээр бидний бэлтгэж байгаа шавнар маань 21-р зуунд амьдрах шинэ үеийнхэн. Хурдтай ажиллах чадвартай байх хэрэгтэй байна. Аливааг цаг үедээ нийцүүлэн чөлөөтэй сэтгэдэг байх хэрэгтэй байна. Эерэг хандлага, зөв хүмүүжлэлтэй байх хэрэгтэй байна. За энэ бол багш миний хувийн үзэл гэдгийг бас та бүхэндээ хэлье. Би бол өөр ингэж үздэг хүн. За цээж тооллыг ашигласан аргачлалаа танилцуулах юм бол цээж тооллыг 1-р ангийн математикийн хичээлээр 10-ын дотор нэмэх хасах үеэс эхлэн ашиглахад зохимжтой. За агуулгын эдгээр агуулгын хүрээнд бас миний хийж байгаа үйл ажиллагаа маань хамрагдаж явж байгаадаг. За 1-ийн V 20 дотор 10-т хэтрүүлэн нэмэх, 10-т задлан хасах, 10-20-ын бүтцийг цээжээр хэлэх. 1-ийн J тоог 1, 2, 5 10-аар нэмэгдүүлэх, хорогдуулан тоолох. 2-ийн D ижил нэмэгдэхүүний нийлбэрийг үржүүр хэлбэрээр бичих, юмсыг хуваарлах, багцлах, үлдэгдэлтэй хуваах, хүрт хэрэглэн үржүүлэх хуваах. 2-ийн E тоог 1-жээр 10 100-аар нэмэгдүүлэн, хорогдуулан тоолох, дараалуулан байрлуулсан тоо дүрс юмсийн зүй тогтолыг олох, үргэлжлүүлэх. За 3-ийн K тоог тогтмол тоогоор тоолох, дараалуулан дүрслэх, байрлуулах, орхигдсон тоог олох. За цээж тооллын дасгалыг дээрх агуулгын хүрээнд сурагчдын нас сэтгэн онцлог тохируулан ангид нь үе шаттайгаар хүснэгтийн хэлбэрээр загвар дүрсийн хувьд бол босоо, хэвтээ, дугуй, дөрвөлжин гэх мэт дүрсийг сонгон өөрчлөн ашиглаж сурагчдын гаргасан алдааг тэмдэглэн түүнд анализхийн үр бүтээлтэй, тууштай тогтмол хэрэглэж чадвал сурагчдын анхаарлын докторжилт ба ажиллах хурд маш ихээр нэмэгдэх үр дүнтэй дасгалын нэг хэлбэр юм аа. За энэ туршилтын маань багшийн бэлтгэх зүйл бол тусгайлан бэлтгэсэн хүснэгт орох хүснэгт. За сурагчдын нас сэтгэхийн онцлог тохируулан хүснэгтийг хөнгөнөөс хөндрүүлсэн хэлбэрээр хийж бэлтгэсэн байх. 10 нүдтэй, 20 нүдтэй, 30 нүдтэй дасгалын хуудас. За жишээ нь нэмэгдүүлэх тоог бол 1, 2, 3, 4 гэх мэтээр дараалуулан байрлуулсан ч болно шүү. Альсвал 2 дээр 5-ыг нэмэх, 2 дээр 1-ийг нэмэх, 4-ийг нэмэх гэх мэтээр өөр хэлбэрээр байрлуулж болно. Мөн хүснэгтийн багныг бууруулж нэмэгдүүлж болно. За ямар үед хэрэглэхээс хамааран өөр байх боломжтой. 1-р ангид, 2-р ангид, 3-р ангид гэх мэтээр хүүхдийнхаа хурдаас шалтгаалan их бага цөөн мэдээлэлтэй хүснэгтийг ашиглаж болно. За сурагчдад багш энэ хүснэгтийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө тайлбарыг маш сайн өгөх хэрэгтэй. Зарим сурагчдад бол хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах ямар ч чадвар эзэмшээгүйгээс үр дүн гарах муутай байдаг. За энэ бол сурагчдын
удаа дараа 1-р анги, 2-р анги, 3-р ангиудад хэрэглэж исэн материал байна. За нийт материалаа засаад тэмдэглэл хөтлөөд хугацааг нь бичээд ингээ акцийн тэмдэглээд явдаг. За багш даалгавраа хийж эхлүүлэх заавар өгөн чанга дугаар тоолж эхлэхэд сурагчид эхэлдэг. Жишээ нь за материалаа таргаж өглөө 1, 2, 3, 4, 5, 6, 7 гэх мэт үргэлжлүүлэн тоолно. Хамгийн сүүлийн хүүхэд хэдэд тоол дуусч байна. Тэнд үйл ажиллагаа дуусна. Хамгийн сүүлийн хүүхэд 143-д тоолжоход дуусвал 143 гэж тэмдэглээд үйл ажиллагааг багш энийг төлөвлөх ёстой. Даалгавар гүйцэтгэж байгаа сурагч хийх ёстой даалгавраа бүрэн гүйцэд дуусаад багшид мэдэгдэхэд багш тэр тоолж байсан тоогоо даалгаврын цаасны аль нэг болон тэмдэглэн тавина. Энэ нь тухайн сурагчийн ажиллах хурдны хэмжээг илэрхийлнэ. За жишээ нь сурагч долгион багшигаа 36 гэж тоолжоход дууссан бол багш 36 гэдэг тоог материал дээр тавин материалыг хураан авч үнэн зөв гүйцэтгсэнийг шалгана. Зарим тохиолдолд үнэхээр зэрэг хүүхдүүд дуусаад байвал зарим хүүхдээр яг намайг хэдэд тоолж хахад тэр тоог бичиж болно гэж тайлбарлаж болно. Энэ бол бэлэн хөвшөөд ирсэн үед нь. За сурагчдын даалгавар гүйцэтгэж байгаа үйл явцаас танилцуулж байна. Хүүхэд бүрийн материалын алдааг үзэн багш тэмдэглэл хөтлөн агцаа тооцож явна. Энэ явцдаа багш алдаан дээр олон төрлийн шинжилгээ хийж чаддаг байх хэрэгтэй. Дүн шинжилгээ. Жишээ нь үнэхээр нэмэх хасахтаа алдаад байна уу? Аль эсвэл бодох аргаа мэдэхгүй ойлгохгүй байна уу гэдгийг ялгаж тэмдэглэх, анхаарах. Мөн гаргаж байгаа алдаанаас нь хамааран ямар дүгнэлт гарган дараа нь ямар алхам хийхээ төлөвлөх чадвартай байх хэрэгтэй. За энэ бол багшийн тэмдэглэж исэн хэсэг байна. За миний тэмдэглэгээ жил болгоны тэмдэглгээний хэсгээс явж байна. За би бол сурагчдын гаргасан алдаа, хийсэн хугацаа, тэгээд гүйцэтгэх явцыг нь тэмдэглээд түүгээр эренблээд акцийн тэмдэглэж явдаг. За туршиж хэрэгжүүлсэн байдал 2017-аас 2018 оны хичээлийн жилд 1-р анги даан авсан. За энэ аргаар энэ даасан ангийнхаа 28 сурагчдэр бол 1-ээс 3-р ангид нь маш эрчимтэй туршиж үзэж байгаа. За бага ангийн сурагчид 1-р ангид ороод мэдээж уншиж сурдаг. Ингээд 1-р ангийн 3-р өдрөл эхлэхэд анги удирдсан багш тэдний сурах арга барил эзэмшилтээс хамааран ажиллах хурдыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Арга зүйгээ боловсруулан ажиллах шаардлагатай. За бага ангийн багшаар ажиллах явцад 1-р ангидаа суралцах хурдаа аваагүй сурагчдын ажиллах хурд нь удаан байгаа нь ажиглагддаг юм. Иймээс багш сурагчдаа хөгжүүлэх, ажиллах хурдыг нэмэгдүүлэх, сэтгэлгээг задлах, олон хувилбарт дасгал даалгаврыг сургалтандаа түлхүү ашиглаж, сурагчдаа хэрхэн хөгжиж тэдний ажиллах хурд нэмэгдэх болохыг би өөрийн дурсан аргаараа нотолж байна. За нэмэлтээр мэдээж хүүхдээ хөгжүүлэхийн тулд багш бол нэмэлт материалыг маш ихээр ашиглаж нэмэх дасгал даалгавар дээр сургах ёстой. За нэмэлтээр ашигласан материалуудын маань хэсгээс байна. За 2-р ангиас эхлэн бодвол хурд үзээд эхлэнгүүд цээж тоолны хүснэгтэн дээр хүрдээ нэмээд тэгээ хажуугаар нь хүрдний цээжчиг тогтмол хийгээд нэмэлт хүрт тогтоолгох бас хөгжүүлэх дасгалуудыг нэлээд ашигласан. Ангийн сурагчдаас цээж тооллын дасгалыг 1-р ангид байхаас нь дасралтгүй хийлгэн хэвшүүлж 2, 3, 4-р ангид хийлгэсэн нэмэлт дасгал даалгавар маш ихээр ашиглан хөгжүүлснээр ангийн сурагчдын 68-аас 70% нь маш хурдтай дасгал даалгавар хийдэг болон цээж тоолдоо маш сайн болсон. Мөн 4-р ангид ороход ангийн нийт 25 сурагчдаас 24 сурагч нь бол 100% хүртээ цээжилсэн ийм амжилт байна. Дээрх аргыг хэрэглэх явцад багш тоолох аргаа өөрчлөн байнга тоолохоор янз бүрийн ачаал гарна. Тийм учраас цаг ашиглаж сурагчдын хурдыг би бол сүүлийн үед минут, секунд дойлттой тэмдэглэх гүйцэтгэл гаргасан. За ингээд нэмэх үржих холилдсон 60 нүдтэй дасгалыг эхний 10 сурагчид бол 3-аас 4 минутад хийж гүйцэтгэж байгаа нь ийм хэлбэрийн дасгал хийж хэвшээгүй ангийн сурагчаас 2 дахин илүү хурдтай гүйцэтгэж байгаа нь ажиглагдсан.
Ингээд нэмэх үржих холилдсон энэ математикийн хичээлдэр цээж тооллын аргыг ангийнхаа сурагчдад асралтгүй, тогтмол давтамжтай, зөв арга зүгээр хэрэглэсний үр дүн юм аа. Инхүү өөрийн туршиж хэрэгжүүлж байгаа арга туршлагаасаа бусдад түгээн дэлгэрүүлэлтийн 2018 оны 8 дугаар сард Дарамт аймгийн 1-р анги авах багш нарт 1-р ангийн сурагчдад математикийн хичээлийг сонирхолтой нь тулгуурлан заахан сэдэв сургалтыг зохион байгуулсан. Өөрийнхөө ашигласан үр дүн зүйлсээ тулгуурлан ололт амжилт гэх юм бол 1-р анги төгсөх жилээ буюу 2018 онд сургуулийн 1-ээс 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг математикийн цаг олимпиадад манай анги бол 1-р байр эзэлж цомын эзэн болсон. Энэ олимпиадад болохоор ангийн бүлэг бүрээс 15 хүүхэд оролцсон, авсан онооны дунджаар байр эзэлдэг байгаа. Үүнд хамгийн бага оролцогч байж төрүүлсэндээ бас сэтгэл хангамж байна. Хоёрдугаар ангидаа эцэг эхчүүдтэйгээ хамтран шинэ жилийн баяраар ангийн аваргуудаа шалгаруулалтад цээж тооллын аварга сурагчийг бас шалгаруулсан хийж байгаа үйл ажиллагаатай холбогдуулаад 3-р ангидаа эцэг эхийн зөвлөлтөй хамтран ангийн сурагчдын дунд хэн сайн хүрд мэдэх вэ? Алтан аахаа тэмцээн зохион байгуулан сурагчдын сурах итгэвийг өрнүүлчихсэн. Цээжээр тоо бодож сурсан хүүхэд олон оронтой тооны нэмэх хас хүржүүлэх хугацаанд маш сайн байгаа нь бусад төрлийн бодлого бодоход нь саад учрахгүй байгаа нь ажиглагдсан. Мэдээж багцаалгах, бүхлээр нэмж хасах гэд маш олон давуу тал байна. Сургамжтай зүйл буюу алдаа дутагдлын хувьд бол сурагчдын даалгавар гүйцэтгэх чадварын хурд нэмэгдэхээр тэдний бичгийн хэлбэр муухай олох хандлага ажиглагдсан тул багш нар үүнийг давхар анхааран ажиллахад илүүдэхгүй болов. Та бүхэн энэ аргыг туршиж үзээрэй. Гайхалтай ахиц гарах болно. Баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье.